Бэмцэгцээд би их тодорхой асуулт асууад байгаа юм а. Бид нар энэ 5 жилийн төлөвлөгөө гаргаад баахан төлөвлөгөөл ярьдаг боллоо. Одоо ажлын гүйцэтгэл олигтой яригдахгүй. Ард түмний ахуй амжиргаа гэдэг юм аж ахуй нэгжүүд дээр одоо бодиттой агш дэвшил гарахгүй ингээд өчнө олон жил алдаад байна. 5 жилээр нь хөгжүүлээд алаад өгөн 50 жилийн 50 он гэхэд ингэнэ баах юм ярьцгаагаад байх юм. Тэгэхээр би ямар тодорхой асуулт асууж байгаа вэхээр энэ 5 жилийн төлөвлөгөө хэрэгжлээ гэж бодоход яг ард түмний ахуй амжиргаан дээр аж ахуй нэгжүүдийн одоо хувьд ямар ахис дэвшил гарах юм бэ? Тоо хэмжигдэхээр юм байна уу, байхгүй юу? Ийм л асуулт асуусан. За 5 дугаар микрофон. За гишүүдийнхээ өдрийн амгалан айлтгая. Бид нар 1990 он хүртэл бол үндсэндээ төлөвлөгөөтэй 5 жилээр нь төлөвлөөд тэгээд тэрнийхээ үнэлэлтийг, биелэлтийг гаргаад ингээд нэлээд тогтцсон одоо 50-аад оноос хойш 40 жил баг та их сайн мэдж алтай гişүн явж ирсэн. За 90 оноос хойш үндсэндээ төлөвлөлтгүй болсон. Төлөвлөлт гэдэг зүйлийг үндсэндээ бараг тийм буруу юм шиг ойлгодог, хардаг болсон. Ингээд 2020 он хүртэл одоо 30 жил төлөвлөгөөгүй байсан. Төлөвлөлт байхгүй. Төлөвлөлт байхгүй болохоор Монгол улсын одоо эдийн засаг нийгмийг хөгжүүлэх энэ асуудлууд маань эрсдэлтэй. Ялсан нам болгон өөрийн одоо засгийн газрын бодлого хэрэгжүүлнэ гэдэг. Ерөнхий сайд болсон хүн болгон өөрсдөө би өөрийнхөө бодлого явуулна. Өмнөх ерөнхий сайд явуулсан бодлого надад хамаагүй гэдэг. Үүнээсээ болоод нэг дороо хийргэсэн. Тэгээд би үнэ үгүйсгсэн. Иймэрхүү байдалтай явж ирсэн. Үүнийг одоо бас дахиад үүнийх нь үр дагавар нь бол үүнээсээ болоод төр бодлогогүй, төрийн бодлого тодорхой биш, тогтвортой биш болохоор нөгөө засгийн газар жил 6 сарын настай байгаад идэг ийм болсон. Үүнийг засах гэж 2019 онд бид нэр үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийсэн. Монгол төрийн бодлого тодорхой байна, тогтвортой байна. Хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна гэсэн хуулийг үндсэн хуульд оруулаад 2020 онд хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг улсын их хурлаар одоо батлуулаад 21 оноос 25 жилийн үндсэн чиглэл буюу 5 жилийн төлөвлөгөө бид баталсан. За энэ 30 жил тасарсан асуудлыг шийдээд явж байхад анхны одоо тийм үү байсан учраас тэр үед одоо тийм тодорхой бодлого зорилттой дэвшүүлсэн, түүндээ хүрх үр дүнгээ тооцсон. Энийг одоо бас ингээд биелэлтийг гаргаад 9 сар засгийн газар түргүүлсэн байгаа. Одоо 5 жилийн үндсэн чиглэлээ 21-с 25 оны. Энэ дээрээс бас дүгнэлт хийж ягаад эдийн засгийн хөгжлийн 26-аас 30 оныхоо одоо үндсэн чиглэл 5 жилийнхаа төлөвлөгөө ингэж төлөвлөё. Ингэж зорилтуудаа боловсруулж тавья. Энэ одоо байгаа төвчнээ ингэж үнэлье. Хөрөх төвчнээ ингэж гаргаж ирье гэдгээ маш тодорхой болгож оруулж өгсөн. За ингээд энэ хэмжих үзүүлэлтүүдийн хүрээнд 8 чиглэлийн одоо хүрээнд одоо үндсэн 10 үр дүнг гарах хүрэхээр одоо тодорхойлсон байгаа. Энд одоо нэгдүгээрт нь боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинжилгээний хүрээнд тийм үү чанартай хүртээмжтэй иргэн бүр тэгш хүргэж хөдөлмөрийн зах зээлийн одоо эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэж хүний хөгжлийн үзүүлэлтийн индексийг 0,813-д хүргэнэ. Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын байран дах осол гэмтэл хөдөлмөр хэрхэн зөрчил маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхрын ижлэх хувийг одоо 20% нэмэгдүүлнэ. Өнөөдөр бас нэг хүнд ноогдох дотоодын нийт